Сүүлийн жилүүдэд гар утсандаа аппликейшн татаж суулгаад хэдхэн минутын дотор зээл авах боломжтой болсон. Банкны урт дараалал, барьцаа хөрөнгө, бичиг заас шаардлагагүй энэ хялбар үйлчилгээний цаана ямар нөхцөл, ямар эрсдэл нуугдаж байгаа бол асуудлын мөрөөр сурвалжлагын энэ дугаараа аппликейшн буюу финтек зээлийн үйлчилгээ сэдвээр бэлтгэлээ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайланд дурдсанаар 2025 оны жилийн эцсийн байдлаар банкуд санхүүгийн байгууллагуудын цахим хэлбэрээр олгосон зээлийн үлдэгдэл 2.3 их найд төгрөгт хүрч 2.8 сая аппликейшны зээлдэгчтэй болсон нь өмнөх оны мөн үеэс 62.4%-аар өсжээ. Зөвхөн аппликейшны зээлтийн нэг иргэн дунджаар 804.5 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд иргэд 2-3 аппликейшн ашиглан нэг удаад 500 мянгаас 1 сая төгрөгийн зээл авч байгаа нь энэ төрлийн зээлийн хэрэглээ иргэдийн дунд нэмэгдсээр байгааг илтгэж байна. Зээлийн аппликейшны хэрэглээ бодит амьдралд ямар үр дагавар авчирч байгааг, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тодруулъя. Сайн байна уу? Хэдэн асуулт тодруулж болох вэ? Энэ юуны хүмүүс? Зээлийн аппликейшнээр нь ашигладаг уу та? Өмнө нь ашиглаж байсан. Одоо аппликейшн ашигласан. Pocket тэгээд биш нэг цэнхэр аппликейшн ч байлаа. Нэг 2 лав ашиглаж байсан. Одоо л ашиглах байсан юм уу? Одоо болцсон. Яг зээлийн аппликейшн ашиглаж байгаа хугацаанд ер нь ямар давуу талтай эсвэл ямар эрсдэлтэй гэж олж харсан бэ? Баг зэрэг ерөөхдөө сул талын шүүдэхэд бол нөгөө нэг юм үрийн дарамтанд орох гэдэг. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн нэг юм байгаа шүү. Тэгээд тэр нэг хэдэн хувиар те үржигдээд ингэж төлөвдөн эсвэл сонгуульд ингэж хийх үү гэх юм уу жоохон тийм санхүүгийн хувьд эрсдэлтэй байх гэдэг. Давуу талын хувьд гэх юм бол нөгөө хурдан хугацаанд гарчдаг. Ямар ч эрсдэлгүй ингээд хурдан бүх юм ингээд нөгөө нэг хурдан байгаагаар гэх юм уу арай давуу талтай байсан. Тухайлбал та одоо яг анх зээлийн аппликейшн ашиглаж эхлэхдээ ер нь гэрээний нөхцөлтэй танилцж байсан уу? Ер нь хичнээн төгрөгийн зээл авч байсан. Ер нь бол бага 500 мянга өмнөх нэг өөр юм дээр нь болохоор 300 400 ч гэдэм үү. Тэнгүүт гээд яг нөгөө нэг юм багаар нэг удаа авчлаад тэгэнгүүт нэг хүүн арай бага байгаа юм шиг санагдангуут энэ болж ийн гэж бодчихдаг. Тэр нь 2 3 татамжин их болоод ирэхээр яг нөгөө эрсдэл нэмэгдээл тэ давхар зөндөө олон ингээд 2 юм дээр зарим хүмүүс ч одоо бүр олон аппликейшн дээр зээлт болчдаг. Тэнгүүт ингээд нөгөө нэг эрсдэл нь дагаж явах те өөрийнх нь ачаалсан гэх юм уу санхүүгийн чадамж айгүй хэцүү байдал болоод байдаг. Тухайлбал одоо яг эргэн тойрны хүмүүс дунд нь аппликейшны зээлтэй хүн хэрэг вэ? Ер нь бол зөндөө байгаа. Ер нь жоохон холхон байх хэл боддоо шүү дээ. Юу өндөртөө л одоо сурах сонсогч идэв шүү дээ. Тэ мэдээгээр ч ихсэн өвчнөө асуудал яриадсэн аппликейшны тухай. Тийм. Тэгэхээр тэрнээс жоохон холхон байх хэл боддоо шүү дээ. За баярлалаа. Та яг одоо зээлийн хэдэн аппликейшн ашигладаг вэ? Ягаад банк биш зээлийн аппликейшн ашиглах гэсэн юм бэ? Надад одоо тогтмол ашигладаг 6 аппликейшн байгаа. Аппликейшн тус бүрээс хэдэн төгрөг зээлж ирсэн юм бэ? Ер нь янз. За лендэмэр гэдэг юм бол тэнд нэг 2,500 төгрөг зээлтэй. Гэхдээ хамгийн эхлээд нөгөө баг дүнгээр зээл мөр гараад тэгээ нөгөө төлөлтөө хийгээд явах юм бод аппликейшны зээл чи өөр ингээд өсөд нэмэгдээ яваад байдаг байхгүй юу. Тэгээ одоо энэ аппликейшныхаа зээлүүдийг өөр ингээд бүгдийг нийлүүлээд тооцоод үзэх юм бол нэг 9 сая орчим төгрөгийн юм зээлийг авсан байгаа. Тэгээ нөгөө олон аппликейшны зээлтэй учраас бас жоохон төвөгтэй асуудлууд их байна л да. Одоо жишээлбэл нэг аппликейшнээс зээл авчаад тэгээд нөгөө авсан зээлээ буцаагаад төлөх болдог. Төлөө дахиад эргээд нөгөө аппликейшнээс нөгөөний төлсөн мөнгөө эргээгээ зээл болгож авдаг. Гэт одоо ерөөсөө л яг амьдрал ийм байдалтай л ингээд сэтгэл зүйн хувьд болоод амьдралын хувьд нь ямар нөхцөл байдал үүсэж байна? Маш их одоо тийм үрийн дарамт гэдэг зүйл бол бий болно. За тэгээ үүнээс үүдэлтэйгээр гэр бүл дотор нөгөө маргаан гэдэг зүйлээс гарч ирнэ гэдэг нөлөөлөх төр сөрөг нөлөөллүүд нь бол маш их байдаг. Ер нь одоо яг ойр тойрныхын хүмүүс дотор аппликейшны зээлтэй хүмүүс байна уу? За энэ болохоор нэг манай эхнэр бол нэг 6 юм уу 7 аппликейшны зээлтэй. За тэгээд ингээд юу гэдэг ингээд төлнө хойлоо ингээд за ингээд төлөө дуусчлаа гэдэг ч юм уу. Тэнгүүт ингээд нэмээд авцсан байгаад байдаг. Тэгээд эндээсээ болоод нөгөө бас маргаанууд гарна. Одоо наадахаа болчооч юм. Яагаад тэгэхээр нэг ингээд цалин буулаад тэнгүүт ингээд тэрний хүүнүүдийг төлөөд одоо чинь 6-7 аппликейшнийг за төлөө татчих гэдэг байгаа боловч нийт үр дүнгээрээ олвол нөгөө нэг гэр бүл дээрс наалддаг байсан нөгөө нэг санхүүгийн асуудлууд төр хөндөрлөд гараад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор нэг юм
Өмнө нь бол нөгөө нэг ингээ болоод зохицуулаад байсан зүйл одоо бол нэг жоох ингээд өвтөрчихөж байгаа юм. Тэгээ нөгөө их манай эхнэрийн хувьд бол нөгөө нэг хэлээд ойлгохгүй байгаа нэг юм бүр энд автчихдаг юм уу? Эсвэл энэ би бол энийг аппликейшны дондалтын нэг тийм хэлбэр юм гэж боддог байхгүй. Шаардлагагүй юмнуудыг их худалдаа авалтууд хийдэг. Сайн байна уу? Нэг зүйл тодруулах гэсэн. Зээлийн аппликейшн ашигладаг уу? Ашигладаг. Хэдэн зээлийн аппликейшнтэй? Нэг. Ашиглана ер нь бол. Хэдэн зээлийн аппликейшнтэй байна та? За одоогор бол 3 байна. Ер нь байдаг. Таньдаг найзууд ээж аав маа ашигладаг. Зээлийн аппликейшн бол зээл авахд цахим сувг. Харин зээл олгогч нь банк ус санхүүгийн байгууллага. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 578 банк ус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 82 нь финтек буюу аппликейшны зээл олгох тусгай зөвшөөрөлтэй. 2017 оноос аппликейшнээр зээл олгох үйлчилгээг 2 банк ус санхүүгийн байгууллага нэвтрүүлж эхэлснээс хойш энэ тоо тасралтгүй өссөөр байна. Тэгвэл энэ хялбар үйлчилгээг нэвтрүүлсэн банк ус санхүүгийн байгууллагууд хичнээн эргэн зээл олгож, эргэн төлөлт эрсдлийг хэрхэн тооцож байгааг банк ус санхүүгийн байгууллагын холбооны гишүүн Арт Кредит банк ус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Сүхбаатартай уулзаж тодруулъя. За тантай холбогдсон асуудлын мөрөөр сурвалжлагын сэтгүүлч байна. За Сүхбаатар. За сүмрээ. За хэлсэн. Тэгэхээр асуудлын мөрөөр сурвалжлагыг бол яг олон талын их сурвалжтайгаар одоо аппликейшн буюу финтек зээл үйлчилгээ сэдвээр бид надад бэлтгэж байгаа. Тэгээ банк санхүүгийн байгууллагын байр суурийг төлөөлөөд одоо ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн танд баярлалаа. Одоо Арт Кредит банк санхүүгийн байгууллага хичнээн хэрэглэгчтэй байна. Аппликейшнээс зээл авсан. За манайх нээлттэй компани учраас би их нээлттэй ярьж байгаа. За мэдээж бол нөө 575 банк усын маань одоо 82 нь финтек үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дотор чи хаалтаа банк ус байгаа. Тэр мэдээж хаалтаа банк усуд бол энэ мэдээллүүдээ өгөхгүй нь бол тэр байгууллагын асуудлууд авчина. За манайх бол жишээ нь 2019 онд 1 жилийн хугацаанд 1 сая хэрэглэгчээс зээлийн хүсэл хүлээж авсан байд. Би яг 19 онд энэ ажлыг өөрөө эхлүүлжсэн учраас айгүй сайн санаж. Тэгээ энэ тоо маань одоо бол маш олноор нэмэгдсэн. Мэдээж зах зээлийн аяа явуулаа хувааж авч байгаа ч гэсэн мэдээж тэр харилцагч нараа бол бид нар өөрсдөө байнга аваад үлдсэн байгаа. За нэг 10 хүн шинээр орж ирлээ гэхэд 5 хүн нь өөр одоо финтек руу явж байгаа тийм кейсийг ч бас гаргахыг үүсэхгүй. За нэг 100 орчим мянган одоо харилцагчд бол манайхаас зээл аваад төлөөд ингээд явдаг. Нэг жилдээ. Ер нь эргэн төлөлт дээр ямар асуудал гардаг вэ? Хугацааг хэтрэх тохиолдол ер нь байдаг уу? Үгүй байж. Тэ одоо салбарын дундаж 8.3 гэдэг одоо чанаргүй зээлийн хувь нь байж энэ. Санхүүгийн боловсролт утмаг байгаагаас ийм байдалд орсон зөндөө байдаг. Тэр энгийн жишээнүүд л хэлээ л да. Одоо жишээ нь эхнэр нөхрийнхөө нэр дээр одоо утсын аваа зээлийн утсан ч кейс бол гардаг тийм. За тэгээд цэцүүлэгч байгууллагын өөрсдөө бас алдаа байгаа. Энэ үгүй. Тэр нь болохоор зээлийн мэдээллийн сандаа одоо банк санхүүгийн байгууллагууд нь цаг хугацаанд одоо мэдээлэл нийлүүлдэггүй ийм кейс байдаг. Нэг нь одоо жишээ нь сая төгрөг болгочод нийлүүлэхээс өмнө нөгөө зээлийн мэдээллийн санд түүхэн байхгүй учраас нөгөөх нь скоринг хийгээд дүрмийн уншуулад зээлийн хэмжээг тодорхойлчоор энд нөгөө чинь сая төгрөг авсан байдаг шүү дээ. Гэх мэтчлэн ингээд нөгөө мэдээлэл нийлүүлэлт нь real time буюу яг цаг хугацаанд очиггүйгээс нөгөө давхар зээлүүдийг чинь бий болгодог. Тэгэхээр нөгөөдгт нь нэг юм зарим нэг хэсэг хүмүүс нь туушраад олон газруудаас давхар зээл авдаг юм бас тохио орсон ч гэсэн байна. Энэ гих мэтчлийн тэр нөгөө чанаргүй зээлийн ардал дээр бол яг л тийм кейсүүд бол байгаа. Мэдээж бас нөгөө мэдээллийн аюулгүй байдлын стандартаа мөрдөөгүй банксууд байх юм бол тэн дээр бас эрсдэл гарна. Утсаа хаяна. Хайсан хүний утсыг одоо нээж зээл авах юм уу эсвэл тэнд байгаа өрөнгийн барьцаалал зээл авах кейсүүд бас гардаг. Ерөнхийдөө санхүүгийн боловсрол нэг хүн магадгүй тэндээс би нэг 800 сая төгрөг зээл авчлаа гэд хилчингүүд л давлгаалцдаг тийм кейс байна. Ерөөсөө ингээл 10 20-аас суудаг нэг байгууллагын ажилчид юм эсвэл ах トゥ нар найз нөхдөч юм. Тэндээс тэгээд авч олчлаа гэд хилчингүүд л тэрний хүүн хэд байна, шинтгэл нь хэд байна, эргэн төлөлт нь яахаар байна гэдгийг сайн судлахгүй тэгэл авчихдээ. Аппликейшнээс зээл авчаад дахиад өөр 2 3 аппликейшнээс зээл авсан тохиолдол байна. Энэ ер нь ямар үед одоо өөр орлогын харьцаа харахгүйгээр зарим банк ус зээл олгож байгаа юм бол
Тэгээ энэ болгон дээр байгууллагын өөрсдийнх нь нөгөө экосистем өсөрсөн байдал бүтээгдэхүүнийхэн нөхцөлийн уялдаа холбооноос шалтгаалж байгаа. Одоо 82 болчихоор мэдээж тэр зах зээлийг 80 болов хувааж авах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол магадгүй хяналт өндөр байж иж илүү чанартай харилцагчийг цааш нь авч явах байх. Нөгөөдгтэр хяналт сул байвал мэдээж эрсдэл өндөртэй харилцагчдын цуглах байх те. Бүх хүмүүс зээлтэй байгаа даа шүү дээ. Мэдээж зээлийн тоогоор нь харуул. Тэр бидний зорилго бол одоо өнөөдөр жишээ нь өөр урлагийн харьцаанд нь таарсан зээл олгох гэдэг нь нэг номер биш. Эргээгээ тэнд байгаа зээл утсан байгаа хүмүүсээ илүү нөхцөлөөр өөрчилж өөр урлагийн харьцаанд таарсан иргэн төлөвлөлт тэр боломжийг бүрдүүлэхэд төлөв ажиллах үүрэг байна гэж хэлж байна. Банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг санхүүгийн зохицуулахаар олгож, зээлийн үйл ажиллагаанд нь ч хяналт тавьдаг. Эдгээр байгууллагууд сард дунджаар 2.5-аас 5% хүүтэй богино хугацааны зээл олгодог. Зээлийн хүүнд зээлдэгчийн эрсдэл, барьцаа хөрөнгө, байгууллагын зардал болон зах зээлийн өрсөлдөөнөөс шалтгаалan ялгаатай байдаг. Иймээс бүх банк бус санхүүгийн байгууллагад нэг ижил хүү тогтоох боломжгүй юм аа. Аппликейшны зээл ихэвчлэн барьцаагүй богино хугацаатай эрсдлийн үнэлгээг автомат системээр хийгдэг тул эхний шатнд 100,000 төгрөгнөөс сая төгрөг хүртэлх зээл олгодог. Харин зээлдэгчийн орлого, зээлийн түүх, төлөлтийн сахилга батаас шалтгаалan энэ тоо 2.5-аас 5 сая хүртэл нэмэгдэх боломжтой юм. Иймээс энэ зээлийн тогтолцоог мэргэжлийн түвшинд тайлбарлуулах шаардлага гарч байгаа юм. Бид Хөдөө аж ахуйн их сургуулийн санхүү эдийн засаг бизнесийн сургууль дээр ирсэн байна. Мэргэжлийн багшаар тайлбарлуулъя. Тэгэхээр энэ аппликейшны зээлийн хүү юу нь яаж тооцогддог юм бэ? Энийг та яг жишээгээр тайлбарлаж өгөөч. За би 5 сая төгрөгийг 4.5% хүүтэй зээлсэн гэж үзье. Сарын хүүгээр хөвчлэн яригддаг. Тэгэхээр энэ маань бол жилийн 54% хүү бодогдож байна гэсэн үг. За үүнийг одоо энэ тэнцүү төлбөрийн аргаар ингээд боддог. Энэ тооцооллыг бол хэн ч хийж болохоор ингээд бид нар одоо интернет рүү ороо Google дээр зээлийн тооцоолуур гэж бичгээр ийм тооцоолол хийх бүрэн боломжтой байж байгаа. Хугацаагаа оруулаад, хүүгээ оруулаад. За түүгээр тооцоод ингээ харахаар 5 сая төгрөгийг 12 сарын хугацаатаагаар зээлж аваад хүүнд нь ерөнхийдөө сая 583 мянган төгрөг төлж байна бид нар. За тэгсэн чинь банкны шимтгэл гэдэг зүйлийг хүмүүс ерөөсөө тооцоолдог юм байна. Бид нар энэ дээр яах вэ гэхээр банкны шимтгэлийг тооцоолох хэрэгтэй. Шимтгэл маань яг банкн дээр бол 1% байдаг бол банк санхүүгийн байгууллагууд ихэвчлэн 3% авдаг. За тэгэхээр энэ зээлийн шимтгэлийн дүнг буцаагаад эргэн төлөлтөнд шингээгээд авчдаг учраас бид нар зээл авж байгаа 5 сая манд дансанд бүтэн дүнгээрээ ороод ирэхээр энэ шимтгэлийг төдийлөн анзаардаг. За тэгээд одоо бид нар яах вэ гэхээр аль болох зээл авахдаа бид нар урьдчилж тооцоолох хэрэгтэй, харьцуулах хэрэгтэй. За тооцооллыг хэдүүлээ харьцуулсан байдлаар хараадах юм. За ямар ч байсан 5 сая төгрөгийн зээл авах гэж байгаа юм байна. 1 сарын хугацаатай авахд шимтгэлд 3% буюу энэ 150 мянган төгрөг төлөөд байна. Хүүнд нь 225 мянга төлөөд байна. За 3 сарын хугацаатай авахаар мөн ижил 5 саяын зээл авч байгаа учраас 3% шимтгэл төлөөд хүүгээ төлж байна. Бусад зээлүүд мөн ижил зээл авсан дүнгээс шимтгэлийг нэг удаа төлөөд байна. За тэгвэл энэ дээр дахиад нэг зүйлийг нэмээд хэлэхэд за энэ зээлийн зардлын хувь гэсэн энэ тооцооллыг бид нар хийх нь маш чухал байгаа. Яг тэгэхээр энэ нөгөө авсан зээлийнхаа хэдэн хувиар бид нар зээлийн зардал гаргаад ийн вэ гэдгээ ингээд хувиар тооцоод харьцуулах юм бол хооронд нь харьцуулж болдог. Тэгэхгүйгээр одоо мөнгөн дүнгууд өөр дүнтэй, хүүгийн хэмжээ өөр дүнтэй байвал хооронд нь харьцуулахад төвөгтэй байдаг. За тэгээд одоо энэ зардлыг хувиар илэрхийлээд хооронд нь харьцуулаад үзье. За тэгвэл 1 сараар зээл авахаар авсан зээлийнхаа 7.5%-аар зардал гаргаад байна. 1 сарын зээл дээр. 3 сар дээр бол 1221 юм байна. 6 сар дээр 1947 юм байна. 12 сар дээр 3468 гэж гарч байна. За тэгэнгუთ энийг одоо бид нар 12 сарын турш зээлтэй байсан гэж төсөөлөд бодоод үзье тийм ээ. За магадгүй 1 сарын зээл авчаад тэрийгэ дараа нь ингээд өөр аппликейшнээс зээл авангуудаа одоо төлдөг ч юм уу тийм. Эсвэл 1 сарын дараа одоо мөнгө ороод ирнэгээ бодож исэн чинь магадгүй мөнгө нь орж ирээгүй байж болно тийм. Ингээд сар болгон дараалаад аппликейшны зээлийг авцсан гэж төсөөл.
За тэгэнгუთ яасан бэ гэхээр нөгөө энэ шимтгэл гэдсэн энэ 3% дүн маань энэ дээр 12 удаа зээл авсан учраас 12-оор үржигдээд ороод ирж байгаа жишээ нь. 12 сарын турш бид нар зээлтэй байна гэж үзвэл 3 сараар зээл авахар жилдээ 4 удаа авч таарах гэдэг тийм ээ. 4 удаа авахар нөгөө 4 удаагийн шимтгэлд маань 600 сая төгрөг төлөх гэдэг. 6 сараар авбал 300 саяыг 12 сараар нэг удаа зээл авбал 150 сая төгрөгийг төлж байна. За ингээд бид нар нөгөө хооронд нь харьцуулах зардал маань хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ энэ авсан зээлийнхаа гэдгийг тооцоол хийсэн чинь одоо нөгөө сар болгон дахин аппликейшны зээл аваад исэн маань авах юм бол маш өндөр зардалтай буюу нөгөө 5 сая төгрөгнийхөө 90%-аар зардал гарч байна. Энэ дээр гол ойлгуулах байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ шимтгэлийн дүн маань өөрөө зээл авах болгонд 3%-аар шимтгэл авдгийг шүү гэдгийг л ойлгуулах зорилгоор энийг ингэж жишээ авч байна. За тэгээд 12 сараар нэг удаа авахад 3468% ийм одоо хүү төлөд байна. Одоо жишээлбэл хугацаа гэтрүүлсэн тохиолдолд алтан нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг ер нь яаж тооцдог вэ? Зээлийн тухай хуулийн дээр зааснаар бол 20% байдаг. За энийг гэхдээ яаж тооцох юм гэхээр үндсэн зээлийн дүнгээс тооцохгүй тооцоолсон хүүний дүнгээс тооцно гэсэн үг. За зөвхөн хугацаа итэрсэн хоногт нь төлөгдөөгүй хүүнээс 20% гэж тооцно гэсэн үг. Хэдүүлээ жишээ авч харъя. За би 3 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан гэж тооцоолъё. Сарын хүү маань түрүүний жишээ авсан 4.5% төлөлт байна. За 7 хоног хугацаа итэрсэн гэж үзчих. За тэгэх юм бол тооцоол ямар байх вэ гэхээр хоногийн хүүг тооцоол. Нөгөө сарынхаа хүүг 30 хоногт хуваагаад хоногийн хүү маань ингэж гарч ирж байна. За тэрний дараа хоногийн үндсэн хүүгийн төлөлт буюу одоо нөгөө надад 3 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа. Үүнээсээ 0.15%-аар тооцохоор 4500 төгрөг гарч байна. Үүнийг нэмэгдүүлсэн хүүний хэмжээ буюу одоо нөгөө 20% үржүүлнэ. Энэ бас тэмч их биш юм шиг боловч олон удаа давтагтаад ирэхээр энэ маань өөрөө маш өндөр дүнтэй болж хувирах. Хүүгийн дарамт үүсэх тохиолдол байгаа. За тэгээд 7 хоногийн нэмэгдүүлсэн хүү маань бол яг энэ жишээ бодлогын хувьд 6300 төгрөг байж байгаа жишээтэй. За зээлийн хугацаа одоо 90 хоног хэтэрсэн тохиолдолд анхаарал хандуулах зээл болж хүрнэ. За энэ үед банк санхүүгийн байгууллагууд маань яадаг вэ гэхээр энэ хүн хугацаагаа хэтрүүллээ гэдэг ингээд шүүхэд шилжүүлэх эрх нь үүсчихдээ гэсэн. Санхүүгийн зохицуулахаар 2023 оноос эхлэн зээлдэгчийн өөр орлогын харьцааг 70%-аас хэтрэхгүй байхад зохицуултыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч иргэд хэд хэдэн зээлийн аппликейшнийг зэрэг ашиглан давхар зээл авах тохиолдол нэмэгдэж байгаа нь энэхүү журмын хэрэгжилт өөр нөлөөтэй хэсгэд эргэлзээ төрүүлж байна. Аппликейшнээр зээл авч буй иргэд зээлийн гэрээний нөхцөлтөө бүрэн танилцдаггүй. Үүнээс шалтгаалan зээлийн хүү, шимтгэл, торгуул зэрэг нөхцөлийг буруу ойлгож улмаар хугацаа хэтрэх тохиолдол цөөнгүй. Ийм үед ер нь хууль эрх зүйн ямар зохицуулалт байдаг талаар хуульчаас тодруулъя. Аппликейшнээр олгогддог зээлтэй холбоотой асуудлууд нь үүснэ нөхцөл байдал маргааны төрлөөсөө шалтгаалаад банк ус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон иргэний хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр эдгээр хуулиуд одоо зээлийн аппликейшны харилцааг ямар хүрээнд зохицуулдаг юм бэ? Банк ус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдэд зээл олох үйл ажиллагааг захин хэлбэрээр одоо захин гэрээлцэл байгуулахыг иргэний хуулийн төлөвлөлийн зөвшөөрсөн. Зээлийн гэрээ гэдэг бол одоо ерөөсөө хоёр талын хэлцэлтэй. Нэг тал тухайн банк бусаас одоо эдэн дүүрэгний зээл авъя. Нөгөө тал болохоор заасан хугацаанд зээлдүүлэгчийн дансанд мөнгийг нь шилжүүлэх үүрэгтэй. За зээлдэгч буюу банк ус нь бол одоо талууд тохиролцсны дагуу график хугацаанд иргэн төлөлтөд авах хүү алтангаа шаардах зэрэг нөхцөл байдлын одоо яг иймэрхүү харилцааг зохицуулсан байгаа байхгүй. Гэрээнд заасан зээлийн иргэн төлөлтөө хийх хугацаагаа хожимдуулснаас болоод тухайн одоо зээлийн маргаан шүүхэд шилжчихсэн. Тэгээ одоо би шүүхэд ямар байдлаар тайлбар хэлэх ёстой вэ? Ямар байдлаар шүүх хуралдаанд оролцох вэ? Одоо би ямар байдлаар хугацаа авах боломжтой вэ гэдэг л нэг тийм өнцгөөс иргэд бол зөвлөгөө авдаг. Нөгөө талаас банк ус санхүүгийн байгууллагууд
зарим тохиолдолд асуулчаас зөвлөгөө авч байгаа шүү дээ. Одоо эрсдэлтэй зээлдэгч байвал илүү хурдан хугацаанд би энэ зээлийн маргаанаа шийдвэрлүүлээ. Шүүхийн процесс илүү товч байгаад шийдвэр гүйцэтгэл дээр очиж төлбөрөө яаж хурдан барагдуулах вэ гэдэг тал дээрээ зөвлөгөө авдаг. Жишээлбэл одоо иргэдийн хувьд иргэн төлөөгүй хугацаа хэтэрсэн гэсэн одоо хуулийн зөвлөгөө авч ирнэ хичнээн хүн ирсэн байна тань дээр. Зүгээр уцаар ч юм уу эсвэл тэ уулзалтаар хэрэг маргаан дээр нь оролцсон гэхээс илүүтэйгээр тийм байдлаар зөвлөгөө аваа гарч байгаа хүмүүс 10 гаруй хүн байсан. Аппликейшнээр зээл авч байгаа иргэдэд ер нь эргэцэн хүрээнд ямар боломжууд байдг юм бэ? Иргэд ер нь зээлийн гэрэн дээр яг юу анхаарах хэрэгтэй юм бэ? Иргэд штэ нөгөө мөнгө авах гэдэг үр дүн дээр амар төвлөрөөд байгаа учраас яг нөгөө процессын ихэнх шатанд байгаа би хэдэн хувийн хүү төлөх юм, ямар тохиолдолд алданг төлөх гэж юм вэ те. За ингээ хэдэн сар төлөхгүй байх юм бол энэ харилцаа тий цааш нь даамжраа шүүхөр шилжих юм, шүүхээр маргаан шийдвэрлүүлнэ гэж юм уу гэдэг юм байна. Одоо ингээд гэрээгээ захимаар ингээд ирэх болохоор айгүй олон юм байгаа шүү дээ. Уншаасаа залхуураад шууд зөвшөөрч байна гэдэг нэг тийм чеклэх листийг нь листлцдэг. Тэгээд эргээгээд 2 сар төлөөгүй таныхаа одоо тий шүүхөж шилжүүлэх нөхцөл байдал бүртлээ гэдэг байдлаар банк ус санхүүгийн байгууллагаас тэгээ мэдэгдэхэд тухайн хүн одоо найдваргүй тий зээлдэгч гэдэг агуулгаар шүүхтэр маргаан үсээд улмаар шийдвэр гүйцэтгэл дээр очиод тухайн хүний даасан битүүмжлэгдэх, эд хөрөнгө байгаа бол эд хөрөнгөн битүүмжлэгдэх, тэгээд албатан дуудлага худалдааны журмаар төлбөрийг барагдуулах ажиллагаа хийгдэх зэрэг юм байгаа даахгүй. Тэгэхээр ирээд олонгууд нөгөө би ямар байдлаар зээл хэдэн хувийн хүү аваад байгаа юм гэдгээ бараг төдийлөн анхаарал ач холбогдлохгүйгээр зээлийн гэрээнд одоо тий харилцаанд орж байгаагаараа жоохон өрсөнд бол эрсдэлтэй алхам үүсэж байгаа гэсэн. Аппликейшны зээлтэй холбоотой маргаан нь ихэвчлэн гэрээний нөхцөл, төлбөрийн үлдэгдэл, хүү болон алдангатай холбоотой иргэний эрх зүйн шинжтэй байдаг тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбар ажиллагаагаар шийдвэрлэгддэг. Харин зээл авахдаа хуурамч мэдээлэл өгөх зэрэг залилангийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд эрүүгийн хэрэгтээ хамаарч эрүүгийн хялбар ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг байна. 15 сая 800 мянган төгрөгнөөс доош үнийн түнтэй хэрэг маргаан дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны шүүхтэр бүртгэгддэг. 2025 оны байдлаар 51038 хэрэг бүртгэгдсэний ихэнх нь зээлийн гэрээ үр төлбөртэй холбоотой маргаан байжээ. Энэ талаар дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны шүүхээс тодруулъя. За манад ирж байгаа нийт зээлийн маргаантай холбоотой нэхэмжлүүдийг харж үзэхэд бол нийт нэхэмжлийн 80 гаруй хувийг банк болон банк ус санхүүгийн байгууллагатай холбоотой зээл эзэлж байна. За үүн дотроо банкны зээл бол за нэг 20 орчим хувийг, банк ус санхүүгийн байгууллагын зээл нэг 55%, за иргэд хоорондын зээл нэг 7 орчим хувийг эзэлж байна. За мөн үүн дотроо банк ус санхүүгийн байгууллагын зээлийг авч үзэх юм бол нийт зээлийнх нь 50 орчим хувийг нь аппликейшны зээл эзэлж байгаа. Тэгэхээр аппликейшны зээл бас нэлээд өндөр хувьтай орж ирдэг гэсэн үг. Мөнгөнд дүнгээр нь авч үзэх юм бол нийт зээлийн нэг 50 орчим хувь нь нэг 5 саяас доош үнийн дүнтэй зээл авсан байдаг. Тэгэхээр ялангуяа иргэд бол бага үнийн дүнтэй зээлийг маш их авч байна гэсэн үг. Тэгэхээр одоо иргэд банк ус санхүүгийн байгууллага хоёрын хооронд аппликейшнтэй холбоотой ер нь ямар маргаан их зөвлөж байна? Банк болон бусад байгууллагуудыг бодвол хүү өндөртөө богино хугацаанд төлөх ийм зээл байгаа. За үүнийг иргэд бас зөв тооцоолоогүй мөн одоо цахимаар авж байгаа аппликейшны зээлтэй холбоотой гэрээний загвар одоо цахимаар илгээсэн гэрээнтэй бүрэн танилцаагүй улмаас одоо ямар хугацаанд төлөх юм, ямар хүү алданг тооцогдох юм гэдгийг тооцоолоогүй авсны улмаас хугацаанд зээлээ төлөхгүй. За тэр байдал нь улмаар даамжраад санхүүгийн дарамтанд орох асуудал үүсдэг. Ингэснээр нэхэмжлүүд одоо шүүхт нэмэгдэж ирсээр байгаа. Тэр зээлийг иргэн авсан л бол төлөх нь тодорхой. Шүүх яаж ин тэрний төлөө хариуцагч олдохгүй байсан ч гэсэн дараагийн ажлуудыг хийгдээд албадан цагдаагаар ч юм уу болоод ингээд илүү их нөгөө зардал гардаг. За шүүхэд эртлээ тэр хэрэг маргаан зээлийн хүү алданг тооцогдоод тэрнээсээ авсан зээлнээсээ илүү одоо санхүүгийн эрсдэлд орох боломжтой болж байгаа. Хугацаа хэтрүүлсэн иргэд жишээлбэл буцаагаад одоо зээлийг төлөхдөө яаж барагдуулах юм? Шүүхээс одоо ямар шаардлага тавьж яаж одоо тэр хэргийг маргааныг шийдвэрлэдэг юм? За хугацаа хэтэрсэн зээл дээр шүүхэд ирээд бол хүү алданг нь зогсож байгаа. Гэтэ одоо нөгөө банк ус санхүүгийн байгууллага болон өөр өөрийн дүрм журамтай тухайн одоо зээлийг хэдэн үеийн хүүтэй олгосон, хэр хугацаанд олгосон гэдэг нь байгууллага болгоных өөр харьцангуй өөр байдаг гэсэн үг.
Тэгэхээр манад ирж байгаа зээл ихэвчлэн одоо 1 сараас 2 жил хүртэлх хугацаа хэтэрсэн зээлүүд ирж байгаа. Иргэдийн төлөөгүй хугацаа хэтэрсэн. Би 5 сая төгрөгийн зээл авчиад байхад чинь яагаад ийм 7 сая болчихж байгаа юм бэ? Би энийг 5 сая төлж чадахгүй, 7 сая бүр төлж чадахгүй гэдэг ч юм уу. Ийм байдлаар маргаа өсснөөс болоо шүүхтэр одоо төлөхгүй асуудал үүсээд явж байгаа. Нэг иргэн олон аппликейшнээс банк усаас зээл аваад за тэр банк усуд одоо хугацаа хэтэрсэн гэдэг олон газраас нэг иргэн дээр одоо нэхэмжлэх ирсэн тийм тохиолдол байгаа юу? Тийм тохиолдол байгаа. Нэг иргэн хэд хэдэн байгууллага за дээдл нэг 10 гаруй аппликейшнээс зээл авсан иргэнч байна. Бага хэмжээгээр зээлийн маргаантай холбоотой хэргийг шийдвэрсэн байдлыг авч үзэх юм бол нийт хэргийн 90 орчим хувь нь хариуцагч ирээд хүлээн зөвшөөрөөд хоёр тал эвлэрээд баталсан захирамжууд гардаг. За иргэд дээр анхааруулж хэлэх зүйл нь бол өөрсдийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах ёстой. Ягаад гэхээр аппликейшны зээл авахын тулд иргэн e-Mongolia-гаар дамжаад дан систем нэвтрээд мэдээллүүдээ өгөхийг зөвшөөрж байгаа. За тэндээс бүртгэлтэй мэдээллийг бол тухайн банк усч байд юм уу зээлдэгч газрууд нь татаж аваад мэдээлэлтэй танилцаад орлого зарлагыг мэдээж тооцоолж үздэг байх. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлыг нэгдүгürt өөрөө хангах үүрэгтэй, хамгаалах үүрэгтэй иргэн. За хоёрдугаарт бусад одоо ээж аав, эмээ өвөө байд юм уу те бусад хүний нэр дээр битгий зээл аваарай гэж хэлэх байна. Энэ нь болохоор тухайн иргэнд мэдээлэл ирэхгүй ч юм уу төлөхгүй байдал үүснээс болоод тухайн ээж аав нь эмээ өвөө настай хүмүүстээр нь мэдээлэл ирээд тэр хүний санхүүгийн бас нэг дарамтанд орох ч юм уу те мэдээгүй байдлаасаа тэр нөгөө хүү алтангар нэмэгдсэн зөндөө иймэрхүү асуудлууд бас нэлээд гарч байна. За мөн иргэд одоо найз нөхөд хооронд ч гэдэм ихтгэлцлийн журмаар надад мөнгө хэрэгтэй байна гингүүт өөрийнхөө нэр дээр зээл аваад өгсөн асуудлууд байна. Энэ нь нөгөө хүн ямар нэгэн шалтгаанаар төлөхгүй байлаа гэхэд бас нөгөө хүндээ санхүүгийн эрсдэл бий болгож байгаа үрийн давтанд оруулах иймэрхүү асуудлууд үүсдэг учраас энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 82 банк ус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас нэг томоохон финтек платформ дангаараа 1.5 сая хэрэглэгчтэй болсон төдийгүй 2025 оны жилийн эцсийн байдлаар банк ус санхүүгийн байгууллагаас 2.8 сая иргэн аппликейшнаар зээл авснаас 8.3% нь чанаргүй зээлдэгч болж байна. Мөн энэ оны 4-р сарын байдлаар дүүргийн эрүү иргэний хэлбэр ажиллагааны шүүхэд 22,000 гаруй иргэний өр төлбөрийн маргаантай холбоотой нэхэмжлэх ирсэн байна. Банк ус санхүүгийн байгууллагууд нь ашигын зорилготой үйл ажиллагаа явуулдаг тул зээл олголт нэмэгдэхийн хэрээр санхүүгийн эргэлт хурдасч бизнес нь улам тэлсээр байна. Харин иргэн таны хувьд зээл авахын өмнө өөрийн орлого, зарлага, иргэн төлөх чадвараа бодитоор тооцоолохгүй бол өөрийн дарамтад орох, шүүхийн маргаанд холбогдох, цаашлаад саялан орлого, эд хөрөнгөө хүртэлх хязгаардуулах эрсдэлтэй юм аа. Аппликейшнээр зээл авах хэсэг нь таны сонголт. Гэхдээ хэдхэн минутын дотор авсан зээлтэй таныг өрийн тойрогт оруулж сэтгэл зүйн дарамт үүсгэх эрсдэлтэй гэдгийг санаарай. Асуудлын мөрөөр сурвалжлагын энэ дугаараа аппликейшн буюу финтек зээлийн үйлчлэгээ сэдвээр бэлтгэн үзэгч танд хүргэлээ.